Инх цэцгийн нэмэгтэй 2016 оноос мах бэлтгэн нийлүүлэх бизнес хийж эхэлжээ. 2019 оноос махны экспорт эрчимжиж эхлэх үеэс салбар байгууллагуудад материалаа өгсөн ч түүний компанид мах экспортлох квот огт гараагүй байна. Тиймээс квот эзэмшигч компанитай тохиролцсон экспортод гаргах мах нийлүүлж эхэлсэн байдаг. За үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч гэнэт квот олдгоо болж их хэмжээгээр бэлтгэсэн мах нь үнгүйдэж нөхцөл байдал хүндэрчээ. За энэ шалтгаанаа мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох байгууллагууд махан чанаргүй гэх тайлбар өгч устгалд оруулна гэж мэдэгдсэн байна. Үүнийг инх цэцэг төрийн томчуудын нөлөө бүхий компанид давуу байдал олгож энгийн иргэнээ хааж боож хохироож байгаа явдал гэж үзэн төрийн ордны гадна 30 гаруй сар буюу 3 жил орчим суулт хийж байна. Бүтэн 3 жилийн турш түүнд тухайн үеийн сайд дарга нар нь таны асуудлыг хүлээж авлаа гэхээс өөрөөр дөрвтөө шийдтэй хариу өгөөгүй байна. Монголын төр иргэнээ үл хайхарч байгааг иргэн инх цэцгийн жишээнээс харж болохоор байна. Үе үеийн сайд нар надад амлалт өгөөд хүлээлгээ зогссон. Энд чинь намайг хүлээлт үүсгээд амлалт өгөөд хүлээлт үүсгээд зогсоож байх хоорондоо одоо 6.6 жил энэ ч гацаагаа зогсоож байх хоорондоо энэ бүгд одоо эрэхгүй үйлдэлт бэлдсэн махнууд болон одоо нөгөө хортой химийн бодис холиод ингээд устгалд оруулах болсон махнуудаа ингээд хүртэл квот олгоод экспортод гаргачлаа штэ. Бүр өөртөө очиж чинан батгаажуулчаад төрийн байгууллага нь төр нь өөрөө хамтдаа очиж чинан батгаажуулчаад энийг хүнстэй аж ахуйн яам нь эндээ квот олгоод хамт хяналт шалтгаалтаар хамт явж хинан баталгаажуулсан мэргэжлийн хяналтны энийг дахин хинан баталгаажуулаад экспортод гаргаад болоод байгаа хэрнээ миний махыг болохоор бас ингээд эрүүл ахуй стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарчихсан махыг болохоор ингээд хүлээж амлалт өгөөд үе үеийн сайд нар мэд сайхан ч надад амлалт өгч хүлээлт үүсгэсэн дараагийн сайд боловчлон амлалт өгөөд хүлээлт үүсгээ зогсоосон байхгүй. Ингээд хүлээлт үүсгээ зогсоож байгаа хоорондоо энэ бүгд маха гаргаад байгаа хэрнээ ингээд гаргаад байгаа мөртлөө ингээд ганцхан аж ахуйн нэгж байгууллагыг одоо үлдээгээд дахлаар чинь иргэнийхээ бизнесийг булааж аваад мөнгөтэй баян хүмүүс бусад хүмүүст ингээд ашиг сонирхлоор нөхлөөр давуу байдал олгоод байгаа хэрэг мөн биз дээ. Тэгээд хэрвээ тэгээгүй байгаа юм бол одоо хамт очиод яваад үзье. Хамт очиод үзье гэдээ би одоо ингээд прокурорт өргөдөл өгчөөд ингээд хүлээгээс өгч. Махтай холбоотой төрийн буруу бодлого шийдвэрээс болж бүх амьдралаа зориулсан инх цэцгийн бизнес нуран унаж одоо гудамжинд сууж байгаагаа тэрээр инхүү ярьлаа.